За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа өчийн мэндийг хүргэе. Энэхүү бяцлаглаар бид сүнснийхаа дотоод ухамсарыг ашиглаад өнгөрсөн дурсамж руугаа очиж өөрийнхөө зүрх үрдний блок, гэмтэл зэргүүдийг эдгэн. Хэрвээ та бяцлагтаа гүн гүнзгий буюу сэтгэл зүрхнээсээ итгэж илүү нухацтайгаар орч чадвал нэг л удаагийн бяцлаглаар бид нар бага насны дурсамжтай холбоотой авсан ямар нэгэн сэтгэл зүйн шарахыг учир шалтгааныг бүрэн ухаж ойлгон эдгэх боломжтой болно. За бяцлал эхлээд би чиглүүлэг зааварчилгаагүй мэдээж бидний ил ухамсарт буюу тархинд хүүхэд насны зарим үйл явц дурсамжууд хатгалаастай байдаг. Гэхдээ энэхүү болж байгаа процессоос илүү бид нар хүүхэд насндаа авч исэн мэдрэмж рүү орох нь их чухал байдаг. Бид нэр хүүхэд насндаа авч байсан мэдрэмжүүдээ эргэн дурсаж сандаггүй, тэр мэдрэмжүүдийг ахин нэгж авдаггүй болохоор ерөнхийдөө мартсан байдаг. Зарим нь баг хүүхэд насндаа авч исэн мэдрэмжүүдээ эргэн санах боломжгүй бүр мартсан байдаг. За гэхдээ бяцлагтаа илүү гүн төвлөрч орсноор бид нар хүүхэд байх үеийн мартагдсан дурсамж, үйл явц руу, мэдрэмж рүү эргэн орсноор зүрхүү үртэндээ одоо хүртэл тээж яваа шарах блокуудаа эмчилж болно. За тийм учраас бяцлаглынхаа сүүлийн хамгийн чухал минутуудад өөрийн хүүхэд насны дурсамж, мэдрэмж, хойд юу хүсч мөрөөддөг байсан, дотоод ертөнцид чи юу байсан бэ? Ямар зүйлд их эмзэглэдэг байсан? Өөрийнхөө дотоод ертөнцид орохоор ямар мэдрэмж авдаг байсан? Хайрлагдч уу, хайрлагдаагүй орхигдсон мэдрэмжүүд байна уу гэхчлэн яг тухайн үеийнхаа мэдрэмжийг илүү эргэн санахыг хичээгээрэй. Мөн дотоод сүнснээсээ гуйгаарай. Хүүхэд насны маань мэдрэмжүүдийг одоо хүртэл тээж явж байгаа сэтгэл зүйн ямар шарах гомдлууд байна. Үл хайхрагцсан, хайрлагдаагүй ямар гомдлын мэдрэмжүүд байна. Тэр болгоныг эргэн надад сануулж өгөөрэй. Ингээ хоёлоо эмчлэе гэж дотоод сүнснээсээ бас гуйгаарай. За бяцлал эхлэхэд мэдээж тухтай байрлал маш чухал. Бяцлалтаа орохоос өмнө орчноо сайхан бүрдүүлээрэй. Утасныхаа дууг хаагаад, тухтай суудлаа бэлдээд, лаа асаагаад, туртаа үнэртний гаргаж ирж болно мó. За ингээд тухтай орчиндөө орж сууснаар онгаалтын бяцлал руугаа илүү гүнзгий төвлөрч орох нөхцөл бүрддэг. За мөн бяцлаглын үеэр энд тэнд чимээ гарсан, чөхөл гар бадарч өвдсөн ч, за гаднаас хүн орж ирсэн ч гэсэнд энэ болгон таны анхаарлыг алдагдуулах ёсгүй. Тиймээс элдв янзын анхаарал сарниулах зүйл сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. За тухтай байрлал авсан бол хэдүүлээ нүдэ анаад амьсгалын дасгалтай оръё. Бид бүгд өдрийн турш дандаа дутуу амьсгал авдаг учраас бие маань хүчил төрөгч эрчим энергиээр дутагдсан явж байдаг. Тиймээс нэг сайхан гүнзгий уртаар амьсгал аваарай. Чээж хөвлий дүүртэл гүнзгий амьсгал аваад буцаад амьсгалаа амаараа зөөлөн хүлээж гаагаарай. Амьсгал авч байх хугацаанд би цоошин эрчим энергиэр бие дүүргэж цэнэглэж байна гэж төсөөлөөд амьсгалаа амаараа зөөлөн гаргахдаа дотор байсан бүх сөрөг эрчим, цэгцхүү бодлууд амьсгалаар дамжин ууршин алга болж байна гэж төсөөлөөрэй. За ингээд хэвийн амьсгалж болно гэх хүртэл гүнзгий амьсгалаа аваад гаргаад байгаарай.
Одоо сэтгэл санаа тайвширч хайцсангуйгаар төвлөрөл үүссэн учраас эргээд хэвэн амьсгалд оръё. Одоо бүгдээрээ хөлний үзүүрээс толгой орой хүртэл бүх бие махбод эд эрхтнээ нэг нэгээр нь мэдрээд амьсгал аваад гарах тоолондоо бүгдийг сайхан суллаад амрааж өгье. Хөлийн хуруунуудаа мэдрээд амьсгал аваад гарахдаа хөлийн хуруу болгоно бүгдийг сайхан суллаад амрааж өгөөрэй. Хөлийн уул өсхийг мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа уул өсхий хаваархаа мэдрээд маш сайхан суллаад амрааж өгөөрэй. Одоо хөлийн шагаа орчмоо мэдрээд амьсгал аваад гарахдаа маш сайхан суллаж амрааж өгье. Дээшлээд шилбэнийхээ булчинг мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа шилбэнийхээ булчинг өрн дүүрэн суллаад амрааж өгье. Суларсан булчин тавигдах, доошоо татагдах унжих мэдрэмжийг өгнө. Одоо хоёр өвдгөө мэдрээд амьсгал аваад гарахдаа өвдөг орчмоо мөн суллаж амрааж өгье. Гуй орчмоо мэдрээ. Уйныхаа бүх булчин шүрмсүүдийг мэдрээд амьсгал аваад гарахдаа бүгдийг сайхан суллаад амрааж өгье. Суларсан булчин маш сайхан тавирсан мэдрэмжийг өгөх болно. Дээшлээд аарцаг ташаа орчмоо мэдрээ. Давсаг орчмоо мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа тухайн хэсгийг бүгдийг сайхан суллаад амрааж өгөөрэй. Одоо дээшлээд хэвлийн булчингаа мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа хэвлийн булчингаа суллаарай. Хэвлийн хэсгээр маш сайхан тавигдаж суларсан мэдрэмжийг аажимдаа өгөх болно. Дээшлээд чэйчмэгийг мэдрээрэй. Зүрхний цохилт удааширч зүрх амарч тайвширч байна. Сэтгэл санаа тайвширч амьсгал маш хөнгөн орж гарч байгааг мэдрээрэй. Одоо нурууныхаа доод хэсгийг буюу ууц орчмоо мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа суллаж амрааж өгөөрэй. Дээшлээд нурууны дунд хэсэг, нурууны дээд хэсэг буюу дал хэсгийг мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа суллаж амрааж өгье. Нуруу орчмоор сайхан суларсан бол гарынхаа хуруунуудыг мэдрээд суллаарай. Гарын хуруу болгон
суларч, амарч байгааг мэдрээ. Гарын алга, гарын бугуй орчмоо мэдрээд мөн маш сайхан сулалж амрааж өгье. Дээшлээд гарын шуу, гарын тохоо орчмыг мэдрээд амьсгал аваад гаргахдаа суллаад өгье. Тохооноос мөр хүртэлх зайг мэдрээ суллая. Мөн мөрөө мэдрээд амьсгал аваад гаргахдаа маш сайхан суллаад амрааж өгье. Мөрний тууш булчин хүзүүний арын нуглам хэсгийг мэдрээд амьсгал аваад гаргахдаа суллаж амрааж өгөөрэй. Бие махбод маань ерөнхийдөө маш сайхан суларч амарлаа. Одоо хэдүүлээ дээшлээд толгоон хэсгээ мэдрээрэй. Толгоон арх хэсэг буюу дагц хэсгээр мэдрээ. Амьсгал аваад гаргахдаа суллая. Толгоон оройн хэсгийг мэдрээд мөн суллаарай. Айжмдаа тархи толгоон хэсгээр маш сайхан хөнгөрсөн, амарсан мэдрэмжийг өгнө. Мөн дагаад тархи амарч, бодол намжиж байгааг анзаараарай. Одоо чих чамархаа хэсгээ мэдрээд амьсгал аваад гаргахдаа сайхан суллаад амрааж өгье. Хацаар эрүүн булчингаа мэдрээд амьсгал аваад гарах тоолондоо суллаад амраагаарай. Нүүрний жижиг булчингууд өдрийн турш зангирсан явдаг учраас деталь болгоноор нь мэдэрч суллахыг хичээгээрэй. Хамгийн сүүлд 2 хөмсгний булчинг мэдрээд 2-3 удаагийн давталтайгаар маш сайн суллаад өгөөрэй. За бие махбод маань бүгдээрээ сайхан суларч тайвширсан байна. Одоо хамрынхаа үзүүр дээр анхаарлаа аваач. Хамрын үзүүрээр дамжин орох амьсгалыг ажиглая. Буцаад хамрын үзүүрээр дамжин гарах амьсгалыг мэдрээ, ажиглая. Ингээд зөвхөн амьсгалаа мэдрээд 2-3 минут сууцгаая. Энэ хооронд бие, сэтгэл
бодол санаа урам маань маш сайхан амарч тавирсан байх болно. За одоо бүгдээрээ өөрсдийн гэрлэн бие буюу аураг төсөөлье. Гэрлэн биедээ энергийн хамгаалалт үүсгээрэй. Дотоод төсөөллөөрөө хамгаалалт үүсгэж болно. Эсвэл өөрийн дотоод ухамсартай хандаж хэлээд хамгаалтын бүрхүүл үүсгүүлж болно. Ингэхдээ өнөөдрийн бясалгалд зориулсан хамгаалтын бүрхүүл үүсгэж өгнө үү гэж хэлээрэй. Ингээд дахин 3-4 минут мэдрэмжээ дотоод төсөөллөөр ажиглан сууцгаая. Энергийн хамгаалалт үүсэж байгаа нь ямар нэгэн байдлаар мэдрэгдэх болно.
энергийн хамгаалалт аль хэдийн үүссэн байна. Одоо бүгдээрээ зүрхэн үрдэн дээр анхаарлаа шилжүүлье. Хүүхэд насныхаа дурсамж руу орж хүүхэд байхдаа миний дотоод ертөнц ямар байсныг эргэн санаж эхэлцгээе. Хамгийн түрүүнд бидний тарих хүүхэд наснд болж байсан үйл явц болон хүүхэд байхдаа би ямар зан характертай, ямар гадаа төрхтэй байсныг сануулах болно. Харин та энэхүү бодлоор дамжин мартагдсан дурсамжуудаа илүү ухан тунгааж бага байхдаа авдаг байсан мэдрэмжүүдээ яг одоо гаргаж ирэхийг хичээгээрэй. Таны дотоод ертөнц мөрөөдөл ямар байсан бэ? Та юунд баярлаж, юунд гомдож, юунаас айж, юунд хүссэн мөрөөдөж тэмүүлдэг байсан тэр мэдрэмжээ ухан гаргаж ирээрэй. Хайрлагдаагүй, ганцаардсан мөчүүд байж болно. Хинч таныг үл хайхарч тоогоогүй, сэтгэл зүрх чаналсан, өвдсөн мөчүүд бас олон байж магадгүй. Яг тэрхүү сэтгэлийн шарах болон үлдсэн хэмээр мэдрэмж дурсамж руугаа илүү гүнзгий ухан орохыг хичээгээрэй. Дараагаар нь өрөвдөх, уйлах, санаа алдах мэдрэмжүүд гарч ирвэл та санаа зовлтгүйгээр нулимсаараа гадагшлуулаарай. Та ганцаараа байгаа учраас хинээс санаа зовж ичих хэрэггүй. Өөрийгөө хайрлаж хүүхэд байх үеийн айсан мөчүүд, хайр халамжийг хүссэн мөчүүддээ очиод яг одоо хайрыг мэдрүүлээрэй. Яг одоо хамгаалагдсан мэдрэмжийг өгөөрэй. Ингээд тунгаалтын бясалгал дуусахад 10-аас 15 минутын хугацааг та нартай өгье.
Та бүгдээрээ бясалгалаа дуусгах шатанд оруулъя. Өөрийн дотоод ухамсаар, дотоод сэтгэлдээ талархаж байгаагаа илэрхийлээрэй. Мөн маш их хайрлаж явдгаа илэрхийлээрэй. Дараагаар нь
Бясалгалын байдлаас энгийн байдал руу шилжиж бага багаар биеэ хөдөлгөж айжмаар нүдээ нэж болно. За та нар маань хүүхэд насныхаа дурсамж, ялангуяа хүүхэд наснда авдаг байсан мэдрэмжүүдээ эргэн санаж яг одоо давчирч мэдэрч чадсан бол зүрхэн үрднийхээ гүн рүү хадгалагдсан энерги мэдээлэл рүү маш амжилттай нэвтэрч орсон байна гэсэн үг. Мөн өөрийгөө өрөвдөж уйлах мэдрэмж төрсөн, маш их уйлахыг хүссэн, эсвэл уйлсан бол та маш сайн амжилттайгаар зүрхэн үрднийхээ хангаалтыг хийсэн байна гэж үзэж болно. Энэхүү бясалгалыг 2-3 удаагийн давтамжтай хийгээд илүү их өөртөөгөө ярилцаад тэр өнгөрсөн хугацаанд авсан цөрөг таагүй мэдрэмжрүүд рүүгээ илүү гүнзгий ороод нулимсаар, үгээр, дуугаар, бичгээр гадагшлуулаарай гэж би зөвлөмөр байна. Миний хувьд бага наснд үл хайхрагдсан, хайрлагдаагүй, гомдсон, хаягдсан маш олон сэтгэлийн хүнд мэдрэмжүүд байсан. Яг бясалгал хийгээд тухайн мэдрэмжрүүд рүүгээ гүнзгий ороод, уйлаад 1-2 өдөр өөртөө зарцуулж тэр мэдрэмжүүдтэйгээ зурлцсан, эдгээсэн, ангаасан, хайрлсан, тавьж явуулсан. Чээж мань маш их сайхан онгойч хөнгөрсөн дараагаар нь. Энэ бол нэг л удаагаар буюу яг өөртөө тодорхой хугацаа гаргаад бүрэн итгэлтэй хийж чадсан. Дараагаар нь сэтгэлийн таагүй мэдрэмжүүд гарч ирэхэ болсон байгаа. Бидний өөрийгөө хайрлаагүй, бусдын төлөө гэж явсан шарах, хайрлагдаагүй, орхигдсон, гомдсон, блоклогдсон энэхүү зүрхэн үрдний шархууд эдгээхгүй л яваад байвал ажил, амьдрал, найз нөхдөд харилцаа, мөнгө санхүүгийн харилцаа гэт бүхий л амьдралын үйл явцуудад хаалт садаа олж буюу хоошин татах байдлаар илэрч гарч ирдэг юм л. Ингээд нэг ангаалт хийгээд авсан бол та өөртөө маш том энергийн засал хийсэн гэсэн үг байхгүй юу? Тиймээс энэхүү бясалгалаа нухацтайгаар 2-3 удаа хийгээд сайхан уйлаад өөртөө 1-2 өдрийн хугацаа гаргаад чөлөө өгөөд яа ангаалт хийгэрээ гэж хүсмээр байна. Дараагаар нь бүр маш сайхан хөнгөрөөд эрчим энерги дээшлээд сэтгэл санаа нь маш сайхан болсон байгааг та нар маань анзаарнаа. Энэ бол зүрхэн үрдний бүрэн хэмжээний засал гэж ойлгож болно. За тэгээ хамтдаа бясалгал хийсэн та нартай маш их талархлаа. Бясалгал хийгээд ямар мэдрэмж авсан, цааш нь үргэлжлүүлж бясалгалынхаа мэдрэмж рүү ороод илүү гүнзгий ороод өөртөө сайхан ярилцаад уйлмар санагдсан бол хэлээрээ, мөн хэрэгжүүлээрээ. За тэгээ дараагийн удаагийн бясалгалаар уулзтлаа түр баяртай. Бүгдээрэнд нь талархлаа.